За их хурлын даргын зөвшөөрлөөр байгуулагдсан бас татварын багцуулалттай танилцах. Тэгээд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх юм зохицуулалттай ажил хийх ажиллаж байгаа. Татвар дээр бид нар маш их олон зүйлийг ярилцсан. За тэгээд энд ер нь бол эхний ээлжинд татварыг шаталтай болгох нь зөв юм байна гэдэг шийдэлт хүрээд ерөөхдөө бол одоо төслөө боловсруулаад санал дүгнэлтэд боловсруулаад явж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварыг бас шаталтай болгоё. Аж ахуйн нэгж орлого албан татвар дээр ч гэсэн бас бид нэг тооцоолол хийгээд тэрийг өргөн барихаар ингээд ажил хийсгэж ажиллаж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татвар бол одоо нэг худалдаа авагчид 500 мянган төгрөгийн худалдаа авалтыг бол нөөтөөс нь чөлөөлөх юм уу эсвэл буцааж болох нөхцлөөр энэ бол одоо нэг өрхөд 2 гишүүн одоо бүртгэлтэй нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөг бол тэр өрх сардаа 1 сая төгрөгийн худалдаа авалтан дээрээ нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүй гэсэн үг. Ингээд дээшлүүлээд 800 мянга хүртэл төгрөгөн дээр бол нэг 50%. За тэрнээс дээш бол одоо явж байгаагаар 10% төлөөд явъя гэдэг байдлаар. Ийм одоо өөрчлөлтүүдийг хийхээр боловсруулаад явж байгаа. Ер нь бол бид нар иргэд рүүгээ чиглэсэн их хөнгөлтийг л үзүүлэх гэж байгаа. Хүн амын орлогын албан татвар дээрээс нь нэмэгдсэн өртгийн албан татвараар энэ бол маш их хөнгөлт болох хэрэгтэй. Жишээлбэл та өөрөө одоо хөдөлмөр үйлсний доод хэмжээ гэр цалин хөлс авдаг бол одоо хүн амын орлогын албан татвар 2%. Тэ эсвэл чөлөөлөгдөх маягаар ингэж явна гэсэн үг. Тэгэхээр тэр хэмжээний татварууд нэг 10% татварууд 800 мянган төгрөгнөөс эхэлнэ гэж бодоход бол сарын 80 мянган төгрөг тэр хүнд үлдээд байна гэсэн үг.